Сайн уу? Ано байна. Та нар ер нь кодчлалын талаар юу гэж боддог вэ? Цахирын хүндийг тойроод бас яг мэргэжлийн кодчлалыг бэлтгэх хандлага бол гарч ирсэн. Энэ давалгаа бол Монгол руу яагаад талцчихгүй ороод ирчлээ. Гэхдээ ялангуяа одоогоор бол мэргэжлийн кодеруудыг бэлтгэхээсээ илүү өсвөр насныхан бага насны хүүхдүүдийг энэ төрлийн боловсролыг олгох чиглэсэн байгууллагууд, сургуулиуд ч гэсэндээ бол Монголд гарч ирээд эхэлсэн байна. Тэр би бас бодоод байдیں۔ Кодчлалыг зөвхөн хүүхдүүд гэдээ орхичихгүй. Яг тэр дундаа бас яг охтуудад аягүй хүртээмжтэй байлгаасаа гэж боддог байхгүй. Ер нь яг юм компьютертэй холбоотой ч юм уу техник технологитой холбоотой юм бодоод ирэхээр охтууд энэс боловсрол үлдчихдэг нөгөө систем хөтөлбөр гэдэг шинжлэх ухаан технологитой холбоотой хичээлүүд. Тэгэхээр би боцсон яг код бичихэд яг юу хэрэгтэй байдаг юм бэ? Би яг үүндээ өөрөө HTML бичиж үзчихсэн болохоос яг шинэ үеийн кодуудыг огт бичиж үзээгүй, сураагүй. Ерөөсөө тэр чиглэлээр бол мэргэшээгүй, ажиллаагүй. Яг юу ч сураагүй. Тэнгүүт NAS Academy-гийн хийж байгаа нэг арга хэмжээ зардагтгаар нь энд байна уу? Яа. Сургууль шинжилгээ бэлтгэх дугуулan гинэ. Ийм ивент болж байгаа гэхээр хөтөлбөрийн хаад үзэж чинь дотор нь бас ийм код яаж бичих вэ гэдэг тийм богинохон хэмжээний хичээл орох юм шиг байсан. Тэгэхээр энэ үеэр энийг ашиглаад би яагаад код яаж бичдэг вэ гэдгийг олоод үзэж болох юм шиг тий. Ирээд ажих байхan бол дараа нь coding school яваа. Anyway, тэгэхээр юу болох нь харъя. Ерөнхийдөө дандаа 10 дугаар ангийн үеийн хүүхдүүдийн бэлтгэсэн програм болоод аппууд мөнгөчлөл тоглоомуудыг бас танилцуулах юм шиг байна. Тэгээд дараа нь бол код хичээл орно гэж. Тэгэхээр анухэр код бичих нөө үзье те. За энэ лого маань хэрвээ доошоо унаад газарт хүрэх юм бол тоглоом маань дуусна. Дээшээ нисээд за жишээ нь үүлэнд хүрэх юм бол цахилгаан цахиулаад ундаг ч юм уу те. Бүгдээрээ юу хийж үзэх вэ гэхээр унгах болон нисгэх гэсэн үндсэн үйлдэлүүдийн бүгдээрээ код аргаар бичиж үзэх нэ. Хүнээр жишээ аваад тайлбарлах юм бол энэ бол хүний арга ясан. За тэгвэл CSS хэсэг маань юу вэ гэхээр тухайн хүнийг яг ингээд хүн шиг харагдуулах буюу арьс тэр хутсан байхгүй юу? JavaScript хэсэг дээр JS хэсэг дээр бүгдээрээ хоёр үндсэн үйлдэлийн кодоо бичиж туршиж үзье. За тэгэхээр одоо бидний өндөр маань өндрийг авах үсгчд маань утга нь ирсэн байна. За тэгвэл энэ үсгчийнхаа утгыг доош нь унгаж байгаа учраас утга маань нэмэгдэх ёстой. За тэгэхээр бүгдээрээ энэ утгаа нэмээд үзье. За эхний ээлж нь за санамсаргүй байдлаар нэгээр ч юм уу нэмэгдүүлээд үзье. За ингээд бүгд одоо нэмэгдүүлээд үзсэн баг. Тэгвэл энэ баруун хэсэг дээрээ дараад туршаад үзье. Тэгвэл одоо бүгдээрээ дээшээ хөрөх хэсгийн кодыг бичиж үзье. Утга маань хасагдах ёстой байна. За тэгвэл энэ хусагчийнхаа утгыг бүгдээрээ хасцгаая. За энийг болохоор илүү дээшээ унж байгаа тохиолдолд дээшээ хурдан хөөрөх учраас илүү өндрөөр хүсгийг хасах арга гэж гэдэг юм тий. За энэ код бүгдээрээ бичиж үзлээ. За тэгэхээр одоо энэ дээр нэг харахад жоохон дутагдж байгаа юм гэвэл илүү бодиттой биш вэ тий. За энэ шууд жиг дуунаад байгаа учраас за тэгвэл хүүхдүүд маань доошоо унах яг бодиттой биш ч гэсэн татах хүч оруулж байна. За тэгэхээр энд нэг үсгэж зарлах нь G буюу одоо татах хүч байна тий. За энэнийхээ утгыг бүгдээрээ 0.1 болгочих. За бас хүүхдүүд маань дагаад бичээрэй. За тэгэхээр татах хүч байгаа учраас бүгдээрээ бас энэ дээр хугацаа хэрэгтэй. Бит маань ингээд удаан унаадах тусмаа хурдан нэмэгдэх учраас хугацаа гэдэг үсгэж бас тэмдэглэх хэрэгтэй. Time. За ингээд time маань 0-оос эхэлж байна. За тэгвэл энэний дээр хэсэгт бүгдээрээ юу бичиж үзэх вэ гэхээр за энэ хугацаа нэмэгдэх тусам хурд маань ихсэх учраас хурдаа тооцоолж бодох нь байна.
Тэгэхээр хугацаагаа үржих нь татах хүчээр үржүүлж байна. За үүний дараа яах вэ гэхээр хугацаа маань энэ үйлдэл рүүгээ орох тутамд дахиад нэгээр нэмэгдсээр байна. Тэгэхээр энэ үржиж явсаар хугацаа маань ингээд унах тусмаа улам хурдан унах гэсэн. Тэгвэл бүгдээрээ энийг хурдан нэмчихье те. За тэгэхээр одоо хэрвээ унаал 2 дахь секундээс илүү 2 дахь секунд болох тусам илүү хурдан нэмэгдээл байна. За тэгвэл бүгдээрээ энэ хэсгийн кодыг бичсэн үү манайхаа? За төр зүр хүлээж байна. За бичсэн бол гараа өргөөрэй. За сайн байна. За энэ уналт маань ингээд тооцоологчлоо. Тэнгүүд нисэх үед дээшээ хүрэх үед хурд маань доошоо унах хурд маань буцаад багасах ёстой тийм. Тэгэхээр биднэрт маань тайм маань 0 болчиход дээшээ хөөсний дараа дахиад буухтаа жоохон удаанаар бууж эхлэх юм тийм 0 болчих юм. За бүгд бичсэн баг тийм ээ. За тэгээд энэ баруун талд харагдж байгаа хэсэг маань одоо жоохон царай муу харагдаж байна тийм. Тэгэхээр энийг одоо бүгдээрээ илүү гоё тоглоом болгохын тулд дизайны ангийн багш Дөлгөөний өргөе. За ингээд ерөнхийдөө бөмбөгийн маань их бий болчлоо. Дурандаж хардаг. Дуран маань. За тэгэхээр одоо бүгдээрээ ингээд түрүүний нэг минутыг ашиглаад доор дээр нь саадуудаа тавьчлаа. За тэгвэл голын бүгдээрээ энэ лого хэсгийг түрүүний сабмарин болгох хэрэгтэй байна. За тэгэхээр одоо бүгдээрэнд яаж яах вэ гэхээр нөгөө нэг шумбагч онгоц маань минуттэйгээ ороод ирлээ. За тэгвэл одоо бүгдээрээ тоглоомоо дахиад туршия. За ингээд энэ дээр бас Тэг уртлан танилцуулгын дундаас анзаарч байхад нийт сурж байгаа суралцагчдын юрдны 25% нь охтууд байгаа байхгүй юу? Код бол бичгээд байх хүмүүсийн харилцааны хялгаа байхгүй. Ер нь бол охтуудын салбарлаас аюух ороосоо гэж хүсэж байна. Эмэгтэй хүмүүсийн бүр бага ангиасаа эхлээд ингээд юм боловсролын байдлаар ялгагдчихдаг учраас ажлын байран дээр гараад ирэхэд ч гэсэн тийм өөр тэнцвэргүй байдал үүсчдэг юм шиг санагддаг. Тэгэхээр багнасаас нь эхлээд өөрсдийнхөө дүүнэрийг хүүхдүүдийг ч гэсэндээ охтуудыгаа ялангуяа эмэгтэйчүүд онгайлсан STEM буюу шинжлэх ухааны технологийн салбар руу бас илүү оруулахыг одоо урайлж одоо тэр чиглэлээр сонирхож явах юм бол тэрийг бас дэмжээрэй гэж хүсмээр байна. Тэгэхээр бонхон код бичиж үзэх нэг иймэрхүү байлаа. Гүрхэ сурвалжхан байгуулсан нэстийнхэнд баярлалаа. Миний өмнө оруулж ирсэн видеонуудаас жоохон өөр байсан байж магадгүй. Гэхдээ та нарт таалагдсан байхаа гэж найдаж байна. Тэгэхээр дараагийн видеогоор иргэд уулзлаа. Баяртай байна.